Монгол үндэстэн бол дэлхий дээр он удаан жил амьдарч байгаа хамгийн эртний үндэстэн угсаатнуудын нэг нь ягарахгүй мөн бөгөөд дор хаяж 10,000 жилийн өмнөөс эхлэн манай өвөг дээдс энэ нутагтаа сууршиж эхэлсэн байдаг. Тийм ч утгаараа өнөөдөр монголчуудын түүх бол цаглашгүй их бөгөөд Монголын түүхийг судлавал дэлхийн түүхийг, дэлхийн түүхийг судлавал Монголын түүхийг судалсан дайтай болдог лээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Монгол үндэстний түүхийг булаах, барьцалдах гэсэн тохиолдлууд маш ихээр гарч байгааг бид сошиал ертөнцөөс хангалттай харж байна. Дээрээс нь голчлон ямар улсууд тэгж байгаа гэдгийг та хэд маань надаар хэлэлтгүй сайн мэдж байгаа хаа. Өнөөдөр Монголын түүхээс хариу улсууд хамгийн ихээр Чингис хаан ба их Монгол улс мөн нүүдэлчдийн анхны төр тус болох хүннүчүүдийн түүхийг булан авахыг оролддог ба цагаасаа авахгүйд манай хаадын нэрийг өөрчлөн өөрсдийн нэрийг өөх тохиолдолж гарсаар байна. Тэгвэл өнөөдрийн дугаараараа бид 2000 жилийн өмнө одоогийн манай Монгол нутагт оршин тогтнож байсан хүннүүчүүд бол монголчуудын шууд өвөг дээдс гэдгийг хангалттай нотлох шинжлэх ухаан, түүх, археологийн баримтуудыг дуртахаар бэлтгээд байна. Худал зүйлийг 1000 давтвал үнэн болдог гэдгээ. Тэгвэл аль хэдийн харь улсын 1000 давтсан худалд итгэсэн монголчууд өөрсдийн түүхийг үгүйсгээд эхэлсэн бөгөөд монголчуудын үндэсний ухамсарыг сэргээж гадны соёлын дайралтуудаас дархлаатай болох цаашлаад үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой өнөөдрөмжлөгийг та бүхэндээ хүргэж байна. Үн цаашлаад бид энэ төрлөөр тогтмол бичлэгийг оруулахыг хичээх бөгөөд та бүхэн маань бидний зорилгыг дэмжиж лайк болон сабскрайб дараарай. Дээрээс нь бид энэхүү бичлэгийн агуулгыг зүгээр дур мэдэж гаргасан бус. Доор харагдах зохих шинжлэх ухааны үйл зэрэгээс авсан тул та бүхэн өөрсдөө орж үзэх хүсвэл description хэсэгт ороод их сурвалжуудын линкүүдийг хараарай.